Сайн байцгаана уу ахын дүүснараа. Та бүхэндээ шинэ сарын мэндийг хүргэж 4 сарын бичлэгээ төлөвлөж байна. Өнгөрсөн сарын 1-ээс 6-ны өдрүүдэд Жоммингё пастор маань сэлэнг чуулган дээр Библийн их семинар хийлээ. Тус семинарт сэлэнг чуулганаас гадна цагаан нуур цуглааны ахын дүүснар онлайнаар сонссон оролцож сүүлийн өдрийн хүртэл шинээр 33 хүн үгийг сонсжээ. Мөн онцгойлон 1-р Петр 1-ээс 3-р бүлгийг хамгийн олоодаа цээжилсэн найдвар багийн ахын дүүс сэлэнг чуулганд айлчлалаар очиж богинохон хэдийж эрхэм цагийг өнгөрүүлсэн байна. Дөрвөн сарын 10-наас 12-ны өдрүүдэд ахлах дунд ангийн семинар болж үгийг төвдөн нэм номлогч тунхагласан байна. Тус семинарт эхний өдөр хуучин 34, шинэ 43 сурагч оролцсноос сүүлийн өдрийн хүртэл тасралтгүй 31 сурагч үгийг сонсож дуусгасан байна. Ахлах дунд ангийнхны хувьд семинарын магтан дуу, бүртгэл, цэвэрлэгээгээд бүх үйлчлэлийг өөрсдөө биедан хийж найзуудаа ч сайн мэдээ тараан оролцжээ. Чуулганы сургуулийн хүүхдүүдийн итгэлийн амьдрал болон баттай авралын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Өнгөрсөн сард та хэдэн хүнтэй нөхөрлсөн бэ? Мөн хэдэн хүний гэрчлэлийг сонсож тэдний төлөө залбирсан бэ? Сар бүр болтох хэдий ч нөхөрлөл бүр бидэнд өөр нэгүслийг, ондоо ухаарлыг өгч байдаг. Магадгүй энэ сард оролцож чадаагүй нөхөрлөл байгаа бол дараа сард заавал оролцоорой. Тийхүү нөхөрлөлөөр дамжуулан Бурхны бидэнд өгдөг онцгой нэгүслийг олоосой гэж хүсэж байна. Энэ сард ч мөн хуваарийн дагуу хэсэг, дүүрэг, үйлчлэлийн нөхөрлөлүүд болж өнгөрлөө. Ахын дүүс бид хамтдаа нэгэн сэтгэлээр үйлчлэх үед боломжгүй зүйл байдаггүй гэдгийг Бурхан бидэнд дахин харуулсаар байна. Хоёр давхрын ариун цэврийн өрөөний засварыг үдшийн бүрийн хүртэл хамтдаа нэгэн сэтгэлээр хийсний үр дүнд 7 хоногийн дотор сайнаар явагдаж дуусжээ. Ээжүүдийн хэсгийн ахын дүүсийн сэтгэлийг арган бэлддэг амтд хоолны худалдаа энэ сард боллоо. Төрөл бүрийн хоол, амттан, салаад, хачиргээд бүгдийг нэг бүрчлэн гараагарган бэлдсэн ээжүүдтэй болон худалдан авалт хийж мөн амтрахын эзэн ахын дүүс нартаа баярлалаа. Христэд итгэгч бидний энэ газар дээр хийх ёстой хамгийн чухал үүрэг бол мэдээж сайн мэдээ. Цагаа олсон ч олоогүй ч сайн мэдээг тунхаглах үед эзэн бидний дунд ажилладаг. Нэгэн сэтгэлээр хамтдаа залбирч золиослох үед эзэн бидний дунд авралын ажлаа үлддэг. Сайн мэдээ тараагддаг чуулганаар дамжуулан Бурхан өөрийн авралын ажлаа гүйцэтгэдэг билээ. Энэ удаагийн их семинарын үеийг Говь алтай чуулганы балжин нэм номлогч тунхаглаж эхний өдөр шинээр 51 хүн үгийг сонсжээ. Шинээр үгийг сонссон хүмүүсээс нэгэн ч алдагдaltaгүй чуулгандаа баттай суйрлагдахын төлөө хамтдаа залбирцгаая.
Энэ сард эзэн бидэнд сайн мэдээ тарах боломжийг хальтал буулгасаар олон семинарууд болж өнгөрчээ. Бүх хүнийг аврагдаж өмнөний мэдлэгт ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг Бурхныхаа сэтгэлийтэй сайн мэдээгээ сайн тараацгаая гэж уриалаад энэ сарын бичлэгээ өндөрлөж байна. Дараа сард дахин уулзах хүртлээр түр баяртай.